шүү багш. Ойлгосон уу? За. За энэ электрон тамхи гэж яриад байгаа зүйл та хүүхдүүдийн мэдж байгаагаар тийм ээ. Татангууд утаа гардаг. Дээрэс нь бүхий нөгөө утаад тамхи шиг утаа өнөртөхгүй мөртлөөсөө жимс өнөртдөг. Ямар нэгэн гүзээлзгэн, лимон, ингээд жуурч гээд янз бүрийн үнэр агуулсан утаа гардаг, мөн гэрэл асдаг ийм зүйлийг хийгээд байгаа. Мэдхгүй хүүхдүүд ч байж магадгүй. Бүр ах эгчийнхаа тамхиг авчирч ирээд нууцаар татаад явж байгаа бүр илүү ихтэй хүүхдүүд ч байгаа. Тэгээд багш нь өнөөдөр энэ сэдвийг сургуулийн захирал ярихгүй болохгүй байна. Хүүхдүүдийг хэтэрхий жоохон гэж бодож болохгүй байна гэсэн учраас хэлж өгөхөөр сонгох хүүхдүүдээ заа юу. За тэгээд энэ юу гэхээр энэ шингэн зүйл байгаа. Тэр савн дотор ч хүүхдүүдээ. Тэгээд шингэн зүйлийг ингээд тамхи шиг татаад ингэхээр одоо янз бүрийн гоё чинь, гоё гэрэл анивч чинь, гадна талаасаа нэх гоё. Одоо хүүхдүүдийн анхаарлыг татхуйц ягаан, нён, гоё өнгийн саунд хийцэн. Зарим хүүхдүүд мэдхгүй хүүхдүүд тэрийг штрик юм уу? Одоо хичээлийн ямар нэгэн хэрэглэл юм уу гэж хараад. Гэхдээ тэр бол тэр одоо ийм дотор нь шингэн зүйл багтаацсан баахан одоо хорнуудын цуглуулах гэж ойлгох хэрэгтэй. Хорнуудын цуглуулах. Энэ бол ерөөсөө гоё зүйл биш. Ерөөсөө хүүхэд, ийм бага насны хүүхэд сонирхоод дурламар аятайхан юм бэ гэд хэрэглэх зүйл огтоосоо бишээ. Яагаад энийг ингэж гоё саунд хийгээд, гоё өнөр өнөртүүлээд тэгээ үнэтэй байдлаар зараад байна вэ гэдэг асуулт та хэдий толгойд эргэлдэж байна уу? Яагаад хор юм бол гоё өнгөтэй байгаа? Яагаад хор юм бол гоё өнөртэй байгаа гэдэг тийм толгойд ч бодол орж ийн үү? Яагаад гэвэл хэдэн жилийн өмнө утаад тамхи гэдэг зүйлийг татдаг байсан. Манай монголчууд дэлхийдээ тэгсэн чинь нөгөө утаад тамхины хорыг дэлхийн иргэн, дэлхийн хүүхдүүд мэдэж эхэлсэн. Энэ хүний биед хор маш олон хими хорт дэгдэл агуулт юм байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө утаад тамхиныхан борлуулалт нь байхгүй болж ирсэн. Өөрөөр хэлбэл ямар ч одоо ашиггүй болж ирсэн гэсэн. Тэгэнгүүт одоо хятад хүмүүс би ээж аав ч мэдчихэж байгаа, бусад ингээд насанд хүрсэн хүмүүс ч мэдчихэж байгаа. Буухай зөвүүн хужаанар мужаанар гэдээ муулаад ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэр нөхдүүд маань юу гэж сэтгэсэн гэхээр энэ юг тамхиг тийм ээ, утаатай тамхиг дэлхийн нийтээр хортой гэж мэдчихлаа.